Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах зорч Төмөрбаатар ах нар манай студид хүрэлцэн ирсэн байна. Тэгээд та бүхэн өглөөний мэндийг хүрээ өглөө хэрэг хогт баар. Өглөөний сайхан чифтэй бас. Зөндөө бол сайхан засаа аялаад авсан биш үү? Машин дээр ирж цацсан байна. Багтаж цацсан биш. За тэгэхээр хэл хорой цэрийн газрын чиг үүрэг за хэл хорой цэрийн газар хэрэг гэж одоо юу гэлээд байна. Энэ талаар ихэд үзэгчдэд товчхон мэдээлэл тайлбар яриа хэрэгтэй. За мэргэжлийн хэлхийн газар маань дотор үндэсний 8 нэгжтэй байдаг. 7 хэлтийн газар нэг лаборатори. Эдний нэг хэсэг бол одоо манай хэл хорой цэрийн хэлтийн газар байна. Хэл хорой цэрийн газар үндсэн чиг үүргээр экспорт импортын барааны одоо эрсдэлтэй аюулгүй байдлыг хянах. За хэлээр нэвтрэж зорчиж мал амтан одоо тээвэр хэсэл түн тавих одоо хорой цэрийн хяналтыг дүнсэндээ хийдэг юм манай төрийн байгууллага. Дотроо 4 чиглэлийн хяналт байдаг. Эрүүл халдвар хамгааллын хяналт, мал амтны хяналт, орон хорой цэрийн хяналт, стандарт чанарын хяналт гэдэг. За манай бол хараа 26 бомтод бас хэлийн мэргэжлийн хэлтэй албан хэлтэс ажилтдаг энэ төрний 300 гаруй улсын байцаагч мэргэжилтэн ажилладаг. За томоохон бомтуудаар лаборатори ажилладаг. Энэ үндсэндээ цогц орондоо бас хөлтэй юм байгууллага байна. Үндсэн хажууд ерөөсөө улсын хэлээр нэгдэж байгаа одоо зочид тээврээс бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал хорой цэрийн хяналт тавихд үндсэн үүрэгтэй юм байгууллага. Ингээд нэг ихэд ерөнхийдөө манай газрын чиг үүргээр хамгийн дэдгүүр тавих юм маань улсын хэлээр хүний малын халдвар төвчийг нэвтрүүлэхгүй байх. Ургамлын хорой цэртэй улсын хэлээр нэвтрүүлэхгүй хэрэг нэвтрэх юм бол тэрийг таслан зогсоох. Цааш дамжин дарахаас нь өрсөлдөөн зэрэг хэм чиг үүрэгтэй. Хоёрдугаарт нь бол энэ бараа бүтээгдэхүүн чанар аюулгүй байдлыг хангах үндсэн хоёр чиг үүрэгтэй. Тэгэхээр сонирхоод асууч. Ер нь тийм одоо муудсан хичээлх юм уу тий? Эсвэл одоо ямар нэгэн байдлаар хүчин тархаж болчихвол тийм одоо зүсгэх заавалгаар заавдаг ч юм уу тий? Тийм тохиолдол юм хэрэг тийм тэгээд мэдээ судалгаа байдаг бол илрүүлсэн одоо хувийн байдал ч юм уу тий? Ажлын үр дүнтэй ямар тийм зүйл сонирхоод асууч. За мен дээр эхлээд бид нэр үндсэн зорилго нэгдүгээр хэсэг гэж ярьсан тийм ээ. Хүн малын хуцалбар төвчин хэлний нэвтрүүлэхгүй байх үнэ. За манайх одоо ер нь бас энэ чиглэлээр нэлээд ажил хийж байна. Ер нь бол зөвхөн одоо энэ хүн мал амтны талаар биш нэвтрүүлэхгүй байх юм бол зөвхөн Монгол улсын хяналттай шүү дээ. Хөрс эрхлэлтэйгээр бол улс орны бусад туулсан дамжин тархаас өвсөн зэрэг хяналт байдаг. Та бүхэн мэдчихэ 2014 баруун авт гарсан одоо Эбола вирусын халдвар гэж гарсан. Энэ дээр манайх одоо зорчигчаар дамжиж халдвар гарахгүй гэднээс бол нэлээд хяналттай арга хэмжээ авсан. Тийм хэсэг бол нэвтрүүлээ. Яаж хийх вэ? Одоо чинь засгийн газрын тогтоол шийдвэр гараад хил дээр одоо зорчигчийн эрүүл мэндийг хянах одоо хяналт байдаг. Чинь термокамер хянах өөрөөр хүний эрүүл мэндийг одоо хянахудаас халуун хэмжээ. Түүнээс гадна өрцөн сэргийлэх хүрээнд одоо тэр улсаа зорчихгүй байх чинь их мэтлэн сурах сурчлагын асуудал. За хэмжээ шижигтэй тохиолдол орж ирэх юм бол мэргэжлийн байгууллагад хамтарчдаг юм үнцэн үүрэг байдаг. За түүнээс мал амтны гаралтай бас олоод төвчний улсын нэвтрүүлэхгүй хүрээнд бас томоохон одоо хяналтууд хийдэг. Энэ дээр мал амтны хяналтын байцаагч үзсэн чимэг хүрээнд ажиллаж явдаг. Тийм л одоо. За бараа бүтээний дамжаад ямар нэгэн байдлаар хорой цэртэй ч юм уу муудсан бараа одоо халдварын шижигтэй шинж тэмдэгтэй ч юм уу эсвэл одоо ямар нэгэн богцсон бараа оруулж ирвэл хоригддаг энэ дээр хэл дээр уцаах одоо хураах дарах хэмжээ услах хэмжээ авч хяналтын чиглэл хийж байна. Ер нь мэдээж одоо мэргэжлийн хяналт за ингээд тухайн хяналтын систем бол тухайн улс орон бүрт бол мэдээж байгаа ойлгомжтой. Тэгэхээр манай улсын маань бас одоо техник тоног боловсон хүчин хүний нөөцийн хувьд бас хэрэг юм бол. За манайх бол бас харьцангуй бас олон жилийн одоо үеийн улсын мэргэжлийн хяналтын газар байгуулаад хэл хорой цэрийн хяналт бас олон жил түүхтэй. Өөрөөр хэлбэл шинэ эрүүл халдвар хамгааллын хяналт гэх 30 оноос эхэлсэн байдаг жишээ нь. За мал амтны хяналт бас 50-60 оноос эхэлж хэл дээр одоо манай байцаа ажилласан учраас бас хүний нөөцөд харьцангуй мэргэжсэн. Яг тоног төхөөрөмжөд бас цаашдаа шаардлагатай тоног төхөөрөмж байгаа үйлчлэл одоо термокамерын хяналтыг нэмэгдүүлж гэдэг юм. Хариуцлага халдварын төхөөрөмжийн шинээр авах асуудал байгаа. Хэлтэй харьцангуй бас доктортой манай хяналт бол явж байгаа. За 2003 онд улсын мэргэжлийн хяналтын газар байгуулагдсан. Энэ бүрийн тул хэлний яамдуудын хараагсан мал амтны хяналт, эрүүл зохион хяналт дээр стандартын хяналтыг нийлүүлээд цогц байдлаар бол мэргэжлийн төрийн газрын байгуулж байна. Тийм хүмүүс бид бол хамтарч нэг дор хяналт гэдэг. Өөрөөр хэлбэл тухайн чиг тэр нэгдгээс өмнө яамдуудын хяналтууд байсан бол бас одоо олон хяналтууд өөр салбар тусдаа явжсэн бол нэгдсэн байдлаар цогц байдлаар
тэр хүн бид 10 жилийн түүхтэй 10 жилийн түүхтэй ажиллаж байна. Гартангаа бас техник санал төхөөрөмж юм уу багаж хэрэгслийн үед бол сайжраад байгаа болов уу гэж хардаг шүү дээ. Мэдээж одоо та бүгдийн маань хийж яваа ажлууд бас олонний нүдэн дээр илгээд нөгөө талаасаа та бүгдийн ажлын үр бүтээмж бол баг ард иргэдтэй тайлбарлаж очдог тийм юм ачтаа үсгэж боддог шүү дээ. За тэгсэн чинь одоо нэг яригдаад байгаа асуудал байна. За одоо зарим одоо хяналтын эрхийг бол одоо яамд бол авнаа гэсэн ийм юм яригдаад шүү дээ. Энэ дээр одоо яг манай мэрэгжлийн одоо байцаагч маань ямар бодолтой явж байгаа. Тэгээ манай мэрэгжлийн ерөнхий газар маань ямар байсвартай байгаа бол. Ерөнхийдөө анх хэлийн мэрэгжлийн хяналтын албыг байгуулсан үндсэн тэр бодлогын байр чиглэл нь юу гэсэн хэлтээр 3-4 байгууллага хяналтын байгууллагууд байна. Энэгээр бизнес эрхлэгчд орж хяналт давхардж байна. Нэгдүгээр, хоёрдугаар чиглэлтэй бай. Ийм учраас хяналтыг нэгдсэн нэг бодлоготой болгох, нэгдсэн нэг удирдлагатай болгохыг гадаад худалдаа хөнгөвчлийг энэ тал руу ярьсан байна. Тэгээд одоо үндэсний аж байдал хөдөө аж ахуйн хяналтын улсын алба, эрүүл мэндийн хатуу судлалын улсын алба, стандарт чанарын улсын албыг хэлтээ 4 байгууллага хяндаг байсан. Энийг нэг болгоод хэлийн мэрэгжлийн хяналтын алба гэж бий болгосон. За одоо яг тэгээд мэдээж яамдууд авч яан тэмдэглэл юм гарч байгаа шиг байна. Сурагч нэр байх шиг байна. Зарим нь эхэлсэн байгаа. Жишээлбэл сангийн амтсан байх тийм. Санхүүгийн хяналтыг гэтэл ямар үр дагавар гарч байгаа нь бид нар харж байна. Нэгдүгээр энд ажилласан боловсруучны татан нөөдөр гудамжинд явж ажиллав. Яг одоо орон тогтнол шилжүүлээд авдаг. Тэнд өсвөнийг авдаггүй яадаг янз бүрийн байдал гарч байгаа. Дараагийнх нь одоо өнөөдөр санхүүгийн байцаагч нар маань санхүүгийн байцаагч ирэхгүй. Өнөөдөр торгуур тавьдаг, шийдвэр тавьдаг, эсвэл байцаагчийн ямар нэгэн арга хэмжээ авдаг. Тэр юм маань зөвчл ойлгохын үндсэн хэм байхгүй учраас зүгээр зөвлөгөө аудит маркер гэж ажиллаж байна. Мэргэшиг үгс үг шүү. Үгүй мэрэгсэн илүү байхгүй байцаагч байна. Тэр байцаагч байж та түнд хариуцлага тооцчихдаг тийм эрхтэй байх хэрэгтэй, эрхэн байхгүй жишээтэй. За дараагаар нь би юу хэлэх гээд нэхэр хэлтээр ер нь гадаад худалдаа хөнгөлөлт чиглэлд бид нар сүүлийн хэдэн жил маш их ажиллаад энэ эцэг юм болох жишээ. Гадаад худалдаа хөнгөлөлт биш дахиад нэг байгууллага гарт юм уу, 2 байгууллага гарт юм уу. Ингээд хууч нэг одон байгууллагаар ордог хяналт авахдаг. Энэ юм маань буцаад ийм л болоод байгаа. Гэхдээ энэ маань мэдээж засгийн газар шийдвэр гаргах байлгүй. Би бол энэ олонсын жишээ гадаад худалдаа хөнгөлөлт чиглэлүүд шийдвэр гаргах гэж бодож байна. Энд одоо нөгөө талаас юу юм бэ шүү дээ. Нэгдүгээр шийдэгч байгаа асуудал тэгээд хоёр талаасаа заавал ингэж олон шаттай амжилттай цаг хугацаа алдсан юм хөрөн болоод тэргүй юм шиг санагдаж байна. Тэгэхээр сая хэллээ. Гадаад худалдаа хөнгөлөлт талаар арга хэмжээнүүдийг бас олон арга хэмжээнүүдийг бид төлөвлөсөн. За хийж яваа гэж ярьж байна. За ер нь гадаад худалдаа хөнгөлөлт худалдааг саадах түрэг байлаа хэлийн нэвтрэх чадварыг сайжруулах чиглэлээр сүүлийн 3-4 жил үйл ажиллагаа явуулж байна. За хамгийн сүүлд өнгөрсөн бид нар яасан гэхээр эрсдэл суурьсан хяналтыг чиглүүлж бүх барааг шалгадаг байснаа болж байна. 3555 бараг хяналтаар чөлөөлсөн. Энд бол одоо хэлийн мэргэжлийн хяналтаар орохгүй шууд галын бүртгэгдээд явна гэсэн. За үлдсэн 700 гаруй барааны үлдсэн бараа яаж нэхэр 3 ангилж байгаа. Нэгдүгээр эрсдэл өндөртэй бараа, эрсдэл дунд эрсдэлтэй бараа, бага эрсдэлтэй. Бага эрсдэлтэй бид нэр зөвхөн баримтчгийн хяналт гэдэг юм байна. Дунд эрсдэлтэй баримтчгийн хяналтаар нэмээд бие төсөл хийх юм. Бараагаа харна үзэн гэсэн гаднах байдалтай хайр шашин тэр бүх юм үзэн. Өндөр эрсдэлтэй их эрсдэлтэй бараан дээр энэ дээр нэмээд лаборатори шилжих. Тэгэхээр юм болноос дээж аваад лаборатори шилжих хийгээд авах байсан гэсэн. Арга хэмжээ энэ нэгдүгээр хөнгөвчлж байгаа шинж. Хоёрдугаар энэ боловсон хүчний мэдээж боловсруулч маань хязгаарлалт хэтээс хязгаарлалт байна. Тэр боловсруулчны хуваалтыг бас зохистой хийх. Бүх бараан дээр 2 цаг шалгаад идэг биш. Бага барааг 20 минут шалгацдаг. Их бараан дээр 4 цаг илүү сайн чанартай бараа болгохтой эрсдэлтэй бараан дээр. Тэгэхээр жишээлбэл юу эрсдэлтэй бараа гэхээр урмсын галтай. Жишээ нь хамгийн наадмын будаа ах. Тэгэхээр будаан дээр бид урд нь будаа ширээ хоёрыг адилхан шалгадаг гэсэн бол одоо ширээгээ 20 минут баримтч чинь байна уу? Тэд шалгаад болчихсон байна. Будаагаа яах нь
үздэг хардаг нөгөө хараа зэрэг юм илрүүлэхэд бол ажил талаас нь хийгээд тэгэл лабораторийн шинжилгээ хийгээд тэрний дараа ийм систем байна. За нэг ажил. Хоёр дахь ажил нь болохоор гадаад бодлогын захин нэг тоог гэж энэ ажлыг бид нэр юу хийж байгаа гэхээр хил дээр үж баримж хэмжүүлэх ажил явж байна. Бид нэр одоогоор юу хийсэн гэхээр гайлан болгохтой хамтран бичиг баримтыг ижилцүүлэх гэж байдаг. Одоо гайл дээр байж байгаа бичгүүнд манай байж байгаа бичгүүнтэй аль нь ижлэн болгож болох нь аль нь нэг болгож болох нь энэ ажил хийгдэж явж байна. Энэний хажуугаар програмын ажил бас давхар яригдж байгаа. Бюджет санхүүмгийн асуудал байгаа. Одоо бид нэр Азийн хөгжлийн банктай төсөл эрхнээс хэрэгжих ба. Тэн дээр юмсан албаалцах банкийг өгч байгаа бичиг баримтыг захимжуулах тийм. Үүнээс аль болохоор баг хамааралтай хяналтыг хийх. Энэ зүйл цаас хяналтаас болж байна. Энэ ч бас нөгөө талаас нь илүү амьд болж байна шүү дээ. Харилцаа ойртож байна хэлбэр. Яа тэгээд ямар ч хэлсэн эдгээр зүйлс маань бол одоо миний ойлгож байгаагаар бол бас одоо доголдуулчих гэдэг нэ гэж ойлгож болж шүү дээ тийм үү. Эдгээр үйл ажиллагаанд байна мөн. Энэ нь тодруулж хэлэхгүй ямар хяналт явах гэдэг юм бэ? Доголдлоос биш л дээ. Энэ ерөнхийдөө бол одоо энэ нэг зохицуул ажиллагаа яваад байгаа. Энэс нэгийг аваад явчихаар жишээлбэл одоо хүмүүс хөдөө аж ахуйн сая засгийн газрын тогтоолын төсөл оруулж ирж байна. Мал эмнэлгийн хяналтаа мал эмнэлэг үйлчлэгийн газар өгөө гэх. Тэгэхээр мал эмнэлгийн хяналт өөрөө урмал хараа зэрэгтэй аваад авах байна. Жишээлбэл малын хичээл дээр яах нь мал эмнэлгийн хяналт бас урмал хараа зэрэг хичээл урмлын гарт дээр тэрийг мал иддэг. За гэтэл дараа нь мал эмнэлгийн хяналт юутай хамаатай гэхээр эрүүл ухаан хадгалсан хяналт хамаатай. Хүний идэх хоолыг малын эмчч хэн хүний эмчч хэн. Тэгэхээр яагаад ингэж юм бэ? Энэ үйл ажиллагааны цогц байсан юм маань хоёр тишээ болохоор нэгдүгээр хүч тарамдах нэ. Хоёрдугаар хяналт давхардах нэ. За гуравдугаар нөө шат амжилт нэмэгдэх нэ. Энэ талаас нь яриад байгаа юм л да. Түүнээс бүтэц бас нөгөө талаас нь хэлсэн. Нүсэр ишигдэ бүтэж одоо ингэ нэг хэсгээ салаад явчихаар чинь дахиад олон байгууллага салагдах болж шүү. Буцаад урмлын хяналтыг яах нь вэ? Дараа нь эрүүл ухааны хяналт хэмжээний багна. Тэгэхээр мэргэжлийн хэлхийг нэг болгоод дахиад мал эмнэлгийн хэлхийг нэг болгоод тэгэхээр энэ хоёроо уялдаа дахиад яригдэн шүү дээ. Энэ уялдаа ерөн төрийн байгууллагууд хоорондоо уялдаж ажиллахаас биш нэг нэгнийхээ ажлыг авснараа сайжруулах гэж юм. Бас байхгүй чинь яг нэмээс хэлчихэд хүмүүс ачаал хэлээ нэвтрүүлэх хууль бол конвенц гэдэг олуулсан конвенц гэдэг. Энэ дээр бол үндсэндээ яг ямар хяналтууд хэл дээр байх нь тодорхой заасан байна. Эмнэлэг эрүүл ухааны хяналт хүнтэй хүн эрүүл хадгалах малын хяналт, мал эмнэлгийн хяналт, өрнөлийн орой зэрэг хяналт, стандарт чанарын хяналт гэх мэт дөрвөн хяналтын төгөлөнд байх хэрэгтэй. За нэг хяналтын авчихаар бас энэ дээр тодорхой хэмжээнд доголдол үүснэ. Зүгээр ингээд жишээгээд одоо мал эмнэлгийн гаралтай халдвар төвчнүүд өөрөөр хэлбэл зооноц халдварч хүнд мал амьсгал халдвар хүнд халдварлалт төвчний зооноц халдвар гэдэг. За ихэнх одоо олон улсад шуурхай мэдээлэл шинэ сэргэж халдвар дандаа мал амьтнаас гаралтай байдаг. Та нар өнөөдөр амьдралын жишээгээр хараад энэ 2015 онд гараад MERS коронавирус халдвар гэдэг тааш Солонгост халдварлан гаргасан. Тэр бол бас нэг бүтэц тэрнээс халдварлсан гэдэг. За нэг бүтэц тэрнээс хүнд халдварлаад хүнээс хүнд халдварлаж байгаа. Тэгэхээр ийм ихээр хоёр хяналт нэг дор өөрөөр зооноцын халдвар дотор мал эмнэлгийн ороо явчин эрүүл хяналт нь хамтарч байгаа юм. Тэгэхээр зарим боомтор манай дээр бол яг эрүүл халдвар хамгаалалт шуурмын байцаагч бас 10 дахь дутагдaltaй бол байхад оронд нь бол мэрэгсэн бас энэ чиглэлээр мэрэгшүүлээд мал эмнэлгийн хяналт байцаагч бас хамтраад хэлдэг гэдэг. Тийм хурц тогтолцоод байгаа. Тэгэхээр нэг хяналтын нэг өөр ямар хайрны байгууллага авчаа нөгөө хяналтын байцаагч дуурдах чинь бол хөндөрлөх гэж байна байхгүй тийм шүү. Тэгээ 3 юмны 3 үрдээ чинь нэг нь одоо өөр тийш юм гэдэг бол бас амьдрал бас болохгүй. Хоёрдугаар саад утгаараа бизнес эрхэлж байгаа хүмүүс одоо тийм ээ зочдын эрүүл мэндийн аюулгүй байдал, мал эмнэлгийн эрүүл мэндийн аюулгүй эргээд сөрөөр болон үзүүлэх хурдан шуурхай арга хэмжээ авах асуудал маань ингээд бас тоглох тийм юм байхгүй. Эндэрчээ юу ялаа штэ сая их олон хятадууд ажиллах хүчээр орж ирлээ гэдэг чинь тийм. Тэгээд энэ асуудал дээр мэдээж мэрэгчлийн хяналтын байгууллагууд анхаарал хандуулан хяналт тавьж ажилласан байгаа. Тэгэхээр тэдгээр одоо бүгдийн хятадд бас ирээд маань ирээд ямар ажил хийгээд байгаа байна яг хэдий хятад орж ирээд яалаа энэ талаар ерөнхийдөө энэ ажлах хүчийг бол манай байгууллага хэмдэггүй. Энэ бол юу иргэн хариадахаар хэмдэг. Одоо хэлэхээр байдаг нэг л байгууллага л та. Иргэн хариад хэмдэг. Мэдээж тэнд хоёр төрлийн дагуу орж ирж байгаа.
Энэ мэдээж манай боловсон хүчин энэ янзтай холбоотой. Зөвхөн сүүлийн яг одоо манайхаар хятадтай ямар холбоотой байна гэхээр хятадын экспертүүд бол манай дээр ирсэн байгаа. Энэ бол бүгдээр статусын чанар хараа зэрэг ерөнхий газраас 8 хүний бүрэлдэхүүн эксперт ирсэн байгаа. Энэ маань юу хийж байгаа гэхээр энэ экспертүүд бол ажиллах хүч биш. Зөвхөн манай дээр дөрөв гадах экспертүүд яг хятад руу экспортын мах гаргах чиглэлээр хон яваа өхрийн мах гаргах чиглэлээр ирсэн байгаа. Энэ нэгдүгээр Баруун аймагт байсан шүлхийний хоргийг туслах нэг баг явж байгаа. Нөгөө баг нь Баруун аймагт байгаа үйлдвэрийн махны үйлдвэрүүдийг хянан багтаах. Энэ баг маань явчихсан одоо Баруун аймагт ажиллаж байна. Энэ сарын 23-наас эхлээд ажиллаж байна. Хэрэв энэ ажлын үр дүн сайн байх юм бол Монголоос мах гаргах хон яваа өхрийн мах гаргах энэ үйл ажиллагаа эхлэн гэсэн үг. Тэгэхээр эхлэн гэдэг би бүр нухацтай хэлээд байгаа. Одоо эхэлчихсэн юм биш. Гадуур эхэлчихсэн юм шиг болоод одоо өнөөдөр гарах гэж байгаа юм яриад байна. Тийм биш. Энэ хяналтын баг фирма хянаад явна. Дараа нь тайлан хариулна. Мэдээж тийм засал залруулах юм бол дахиад бид нэр явуулах хэрэгтэй тэрний дараа явна. За энэ дээр нэмэлт бид нэр өнгөрсөн адууны мах дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн адууны махан бүтээгдэхүүн одоо бууз ган шиг гаргах энэ үйл ажиллагаа хийсэн. Энэ мэдээж өөрөө цаг хугацаа шаарддаг ажил. Жишээлбэл адууны махан бууз байж дулааны аргыг сүүлийн 2 жил засалдаггүй юм чанар хоёр зэрэг газартай хийжээд сайн нэг энэ өнгөрсөн 7 сар хэлцээрээ дурж өгч. Энэ ямар үйл ажиллагаа нэгдүгээр мэдүүлгээ хийх тал өгдөг. Дараа нь нэг экспертүүд нь ирээд үздэг. Яг газар дээр ямар байна. Энэ экспертүүд тодорхой хугацааны дараа бидэд хариу өгдөг. Хариун дээр сайн дурдсан, сарын дурдсан. Сарын бидэд засварлах хэрэгтэй. Засварласны дараа буцаад дахиад илгээн. Тэрний дараа экспертийн баг хүнтэй гаргана. За тэрний дараа эхлэн. Эхлэхэд процедур юунаас эхлэхээр хилцээ хийхээс эхэлдэг. Хилцээрээ зурна, гიშгээс зурна. За тэрний дараа аж ахуйн нэгжүүдэд зарлана. Энэний дараа экспорт явна. Энэ их үйл 2-3 жил явдаг юмыг өнөөдөр ингээд хятад нь эренгүүт одоо ингэ гаргаж байгаа юм шиг юм яриад ингээд бас энэ ойлголтын зөрүү энэ ажил мэдээж хурдлахыг бодно гэдэг. Саяны шиг 2 жил болохгүй яг айлтгаас хурдлахыг тийм шиг. Манай мас 65 сая хүрсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ малыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад бидний хүч болцоо юу байна? Бидний оролцоо юу байна? Тэр болгон дээр бид ажиллаж яваа. Тийм л одоо хариулт хэлэх юм. Тийм тэгээд нөгөө талаас энэ чинь бас иргэдэд за тэгээд үргэлжлээд байгууллагууд бол нэгэн мэдээлэл өгч харилцсан ойлголттой асуудалтай. Хоёр ахын бэлтэж өгсөн асуудлуудыг асуугаа суугаад байсан чинь сүултээ би өөрөө асуултан дээр хэлчихэж шүү дээ. За тэгэл яг үнэхээр ач холбогдолтой үр дүнтэй ажиллаа. Тэгэхээр өнөөдөр та бидний ярьж байгаа хамгийн гол сэдв бол мэдээж мэрэгжлийн хэлтэй нэгэн тогтолцооны талаар ярьж байгаа. Тэгээд магадгүй бидний ярилцах цаг маань өндөрлөх юм. Магадгүй миний асууж амжаагүй тэгээд та бүгд ярих гэж бодож ирсэн зүйл өрцсөн байж магадгүй. Тэгээд сүүлчийн хооронд зочдтой болтой. Ер нь бол нэгдсэн тогтолцоонд ороод бид нэр 14 жил болж байна гэсэн. Биш 2003 чинь 12 жил болж байна. 12 жил. За энэ давуу талууд мэдээж байна. Мэдээж цул талыг бусдад хүмүүс харж байгаа тэрийг бид дотор ажиллаж байгаа юм чи цул талыг ер нь бол анзаарахгүй гэсэн ард түмэн тэмдэг юм. Ямар давуу тал байдаг вэ гэхээр нэгдүгээр хяналтын давхралтыг арих зүйл байж байгаа. Хоёрдугаар цогц хяналтыг хийж хөвшүүлсэн байж байгаа. За гуравдугаар ч юу гэхээр салбар дундын уялдаа холбоо гэж юм байдаг. Хяналтын байгууллагууд өөр газар очиж эдгээр хоорондоо уялдах гэж бас нэг механизм задлан ажиллах болдог. Бас нэг ажил хийх гэсэн. Одоо л тийм байхгүй. Уялдаа холбоо явуулдаг. Мэдээлэл маш хурдан хоорондоо явна гэсэн. Тэгэхээр одоо манай чинь эрсдлийг хэрэгжүүлж байгаа ерхий газар баяраа хөвсөлжээ гэж байна. Ингээд хин ямар эрсдэлтэй бараан дээр хяналт хийх юм харагдаад тэгэхээр мэдээлэлүүд яа ийм ач холбогдолтой. Зүгээр нэгдсэн бүтцийг уг нь бол одоо манайх чинь шинэ хууль одоо өргөн барьсан байгаа шүү дээ их хурал хяналтын тухай. Энэ дээр өөрөө ямар концепц явж байгаа гэхээр хүний аюулгүй байдалтай холбоотой хяналтыг улсын хяндаг болёо. Бусад техник хяналтууд мөн чанарын хяналтуудыг болохоор төрийн байгууллагууд шилжүүлье. За энэ хүний аюулгүй байдалтай холбоотой хяналтын үндэсний аюулгүй байдлын хяналт орно. Энэ нь өөрөө мал хэмжээг урмал харгаж зэрэг эрүүл ах
стандарт гэж бүгдээрээ явж байгаа. Тэр энэ хуулийнхаа концепцоос дахин одоо энэ улс орныхоо барьж байгаа концепцоос төрөөд явна гэдэг нь дахиад тэр хууль батлагдаагүй хууль дахиад зөрчилдөж эхлэх гэдэг тийм батлагдсан байгааг дахиад нөгөө наашаа болох юм уу цаашаа болох юм уу тэгэл асуур болох юм уу тийм. Энд дээр нэг ганцхан юм хэлж байгаа. Бид нар бас хоёр том улсын дунд байгаа тийм. Зөв хөрс зэрэгтэй хоёр улсаа хяналтын байгууллага манай байгууллагатай байгууллагын бүцгийг л аваад үзвэл яг манай бүцтэй адилхан байгаа хэрэгтэй. Өөрөөр Орос улсын улсын хэлтэй эрүүл хаалт хамгааллын байцаагч нь ажиллаж байна. Маалын дэвний ажиллаж байгаа хүн зориулсан байцаагч ажиллаж байна тийм ээ. Хятад гэж бас үний хэлбэрийн чиглэлийн хяналтанд бас ажиллаж байгаа маалын. Тэгэхээр нэг манай бүцтэй адилхан хяналт олон улсын жишгээр юм ийм тогтсон хяналт авахгүй. Тэр хяналтаар манай орцсон нөхцөл байраар нөхцөл буцаад нөгөө тарж одоо нэг өөр чиглэлийн нэг яамны харийг хяналтанд очих нь л нэг үүрэг багтай чааштай бол бас гадаад худалдаа талаасаа үний хэлбэрийн талаасаа үндэсний хэлбэрийн талаасаа бол сөрөглөлт юм. Бизнесийг шуурхай байдлаас олон нөлөөлөлт юм гэж байна. За тэгэлгүй яах вэ? Тэгэхээр бас та бүгдийг бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн явдал баярлалаа. Тэгэхээр өглөөнийхөө ажлаас уцлаад манай үзэгчдэж сонирхолтой яриа мэдээллийг хүргэсэн явдалтай баярлалаа. Тэгээд та бүгдийг хийж яваа ажил цааш тийм ажил өндрөөс өндөр ажиллах гэсэн. Та бүхэн ч гэсэн ажиллана л. За үргэлжлүүлээд мартахгүй айлгуу болонгаа үргээд нэвтрүүлэг өндөрлөж бидний авч үзэгчдэд баярлалаа. Маргааш их ярилцлаа.